Тэгээд cloud ашиглаад тэр хэдэн минутын дотор хүүхдийн цагаан толгой 35 үсгийг вебсайтн дээр ингээд байршуулчлаа. Мөн зураг болон хүүхдийн агаас төсгөл хүртэл яа хүртэл 35 үсгийг ингээд бүгдийг нь оруулаад тэгээд бүгдийг унших, санамсаргүй үсэг тоглох, хос олох гээд ингээд ийм хөрхэн аппликейшн вебсайт дээр ингээд байршуулад ингээд бэлэн боллоо. Хэрвээ та сонирхож байвал би Erica Lab гэсэн YouTube сувг дээрээ энийг нэг бүрчлэн яаж хийсний та бүхэндээ тайлбарлаж өгөх болно. Одоо хэдүүлээ туршаад үзье. Айхим. За Бөмбөг. Вар. За энэ тоглоом болохоор за энэ ямар үсгээр эхэлдэг вэ? Тэмээхээр тэ үсэг зүг байна. Энэ хос олох тэр нь болохоор үсэг ба зургийн хосыг олгож байна. Энэ болохоор хүүхдийн мемориг шалгасан бас хөрхэн тоглоом байгаа. За YouTube гэж байна. YouTube. За энийгээ сайн харна гэсэн үг. За сар хаана? Сар энэ байхгүй. Ж хаана? За нар сар хаана л энд биш. За сар энд олчлоо. Олдсон нэг үг. Ингээд хүүхдийн мемориг шалгасан хөрхэн тоглоомтой. За энэ санамсаргүй үсэг болохоор ингээд гараад ирсэн. Ингээд ийм хөрхэн вебсайт хийсэн байгаа. Та бүхэн маань сонирхоод хүүхдтэй 35 үсэг Монгол улсынхаа 35 үсгийг зааж өгөхөр бол энэ вебсайт руу бас аялж ороод сонирхоод үзээрэй. За баярлалаа.